Энэ район жижигхэн кола вэ. Holy. 아니요, 점심. 샘에 타는 비타이린 거에 가지래. Where is the toilet? Энэ осоо хүндээ хаана үлдээ? Лай гэдэг юм яагаад та. Wasku YouTube is the time. Хятад нис гэж байгаа. Хятаддаа гэхдээ Бээжингээс дамжаад Ланзао гэдэг хот руу явж байгаа. Тэгээ одоо ер нь цаг 30 минутын дараа нислэх юм байна. Тэгээ одоо аэропорт дээр хүлээгээ сууж байна. Бээжингээс Ланзао руу дамжих нислэх нь цаг 30 минутын зайтай байсан. Тэгэн гол би амжих үгүй мэдгүй. Ямар ч та чамдаа маш бол Ланзао дээр авах хэрэгцсэн байгаа. Тэгэхээр амжих баха гэж бодож байна. Бээжингийн тэр аэропорт ч бүр хангар том юм биш. Хурдаалхдаг юм гэж. Одоо би транзит гэсэн хэсэг рүү очих хэрэгтэй, олох хэрэгтэй тэрийг. Вагонд сунгууллаа. Domestic travel руугаа явд юм байна. Метроноос гуйсан. Яг би мик гэж үзмээр хэрэгцсэн. Окей, за одоо миний дараагийн нислэг эхлэхэд 40 минут үлдсэн байна. Амжчих واخа. За Ланзао дөнгөж бүлээ. Цаг 10:25 болчихно. Өрөөний аэропортод нэгтэй үнэхээр бүр галзуу байна guys. This is so crazy bro. Таксидэд буудлын руу очино. За одоо Ланзаод ирсэн буудлын руугаа явах гэж. Таксид суудсан. Шууд үүднээс нэг ахыг олсон. Энэ ах ямартай ч өнөж өгнө одоо. Явсараа хотелдээ ирсэн чинь Old Street гэдэг бүр юм нэг хиттийн хуучны юм загвар магвартай амар газар идэв guys. Миний одоо байрлаж байгаа буудлын энэ Guiyu Hotel. Guiyu. Тэгээ цаашаа ингээд зөндөө стритүүд байд юм байна. Сая иш ирж явахад амар их хоолны газар байсан. За ингээд бичлэн талаа сууж мэгл мэдчилж байна. Энэ хэсэг дээр болохоор буудлаа танилцуулж байгаа шиг байна. Яг ямар ч хэсэг юм дээ. За баяртай. Хятад дахь 2 дахь өдөр эхэллээ guys. Одоо кофе одоо мөнгөж одоо Luckin Coffee гэдэг нэг юм газар авах гэж. За тэгээ кофего уучаад одоо нэг том мол руу ороод ирсэн хоол идэж байгаа. Тэгээд ерөөсөө тайлбарлаж байгаа хэсэг аваагүй лээ. За энд ингээ буфет тоолны газар 181 yen төлөөд өөрийнхөө бүх юмыг ингээд дуртай юмнууд аваад идэх юм байна. Энд одоо юу ч байгаа мэдэхгүй. Энд бүр юм загас байна. Наймаалж байна. Энэ район жижигхэн кола вэ. 완도 난지나 한유와 오지미사 20인치야. За одоо оройн 9 цаг болж байна. Тэгээ сайн нэг өдөр бичиж харуулсан хоолны газар хоол идчихэд тэгээд нэг хувиргагч авсан. Хятадууд дандаа нэг юм сонирж байх. Ийм эрзэтэгний оролт ашигладаг юм байлээ. Бөөрөнгийн оролт ерөөсөй байхгүй. Надад би бөөрөнгийн оролттой дандаа цэнгэлдэг ч нэртэй. Тэнгууд өнөөдөр нэг ийм юм авсан хоол идчихэд. Бүр үнэн universal заяа. 3 юм орж мөрт. Тэгээд нэг ийм юм тоолж аваад ашгүй нэг ноутбук янз бүрийн утас утасуудад цэнгэлээд байж байна. Тэгээс яаж зүгээр суух вэ? Бичлэг янзлаа Instagram-ийн reel дээр оруулах гээд байж байна. Би одоо энэ байгаа буудалтаа 1 сарын 18 хүртэл байна. Тэгэхээр бүтэн сайн гарна гэсэн үг. Бүтэн сайнны өглөө нь гарна. Тэгэхээр бүтэн сайнны өглөө өөр нэг буудал руу очих واخа. Одоо бид нарт буудлынхаа волканыг танилцуулъя. Энэ болохоор нэг юм Chinese ямар Wall Street гэх нэг тийм газар заяа. Тэнгуутл ингээд нэг юм барилгууд нь юм дандаа юм хуучных юм шиг харагддаг. Хуучны нэг юм уламжлалт. Юу гэдэг юм бэ? Нэг ямар барилга гэдэг юм бэ? Ямар тааш нэг иймэрхүү юмнуудтай. Энд доороо нэг Luckin Coffee гэдэг энэ баахан юм моол зоол байдаг юмнуудтай. Тэгээ ийшээ гарч мараад өссөн хоол янз бүрийн юмнуудаа хөдөлж авч болно. Цаашаа ингээ явангууд бас нэг юм байгаа. Удахгүй би танарт харуулъя тэрийг нь. Би Монголоос Күүртэгтэй яваагүй бомбертэй хөрөдөрсөн хүн болгоно аваж байгаа даарна бишээ халууцна гэсэн. Гэхдээ би нэг халууцахгүй байгаа. Даарж байгаа ер нь бол. Энд ер нь бол бас жоохон жиндүүхэн нэг тэг градус гэдэг чи бас яг нэг ус хүлцдэг градус гэдэг ш. Гайгүй дээ. Ер нь Монголын өвлийг давцсан бол ямар ч улсын хүйтэн
зүгээр санагдсан дөө. Энд одоо жишээ нь ингээд нэг юм хүнсний дэлгүүр байна дотор нь. Тийш нэг гоймон гуртдаг юм уу гэж л орж ирж байгаа юм да өнөөдөр. Хятад хүмүүсийн хажууд бол нэг хичээд байх юм байхгүй. Би нөгөөс энэ хүмүүстэй дахиж амьдралдаа дахиж эзэж таарахгүй байх. Тийм болохоор чөлөөтэй гусдаг байгаа. Энэ хогийн саунд дэрвчдэг ихэд ч хүмүүс хогоо яддаг юм. Ийшээ ингээд Old Street-ээс гараа авчихлаэр бас нэг иймэрхүү гудамж ухтдаг. Тэг би заяа ямар амар гэрлэг болчихвоо. Заавчих. Би өөрийгөө ингээд англи хэлтэй болохоор за би өстө дэлхийн хаанч очсон өстө хэлтэй устай хүн хүнтэй ойлголцчихно гэж боддог байсан чинь Хятадд бол үгүй юм байлээ guys. Хятадаараа л ярьдсан байлээ. Нэр нэг ч англиар ярьдаг хүнтэй би таарсангүй баг заяа. Бүгд хятадаар ярьдаг. Гэтэ яг нэг юм эдгээр бөөндөө нөгөө дандаа юм Google Translator-тэй явд юм байл ингээд хоолоогоо бичингуутлаа өөр хоолойг орчуулаа шууд сонсгодог. Тэнгууд хятадд ирэх гэж байгаа бол ер нь тийм транслейтер өдр заавал авч яваарай гэж зөвлөе. Энд ер нь ихэнх хүмүүс нь тиймэрхүү юм ашиглаж мэддэг байсан. Манай буудлын ер нь эргэн тойронд нэг иймэрхүү угаасаа нэг юм үзэмжтэй гэх юм уу. За тэгээ энд одоо жишээ нь ингээл нэг юм үнэт дурсгалын газар, чинь хоолны газар байна. Тэгээ хоолны газрууд нь бүгд нэг юм QR-тай өөр ингэсэн юутай Alibaba QR уншуулаад менюгөө захиалаад авч аваад амар хурдан баг хүнтэйч их яриад байх шаардлага байхгүй. Гэхдээ тэр бүх меню бүх юм нь ямар ч англи хөрхөө байхгүй бүгд хятадаар байдаг болохоор транслейтертэй л явахгүй бол ер нь худлаа. Тэгээ яг ийм нөгөө гудамжны хоолнод бас амар их хөдөлмөрлөө. Шөнө болохоор ингээл хүмүүс дандаа эндээс юм авч идчихэж идэг. Дахианы гоё юм уу за одоо баг дахиач муу юм уу дөө. Ингээл баах юм зарч идэг. Доо нэг хоол идчих төлөвлөгөө байна. Архины газар байна. Пив уудаг. Пив нь 9 юан гэдэг чинь 4500 төгрөг юм уу? Тиймэрхүү. Яа гэсэн нэг араа. Эндээс юм өөрхөн годамжтай байна. Энэ доогоор нь алхаж болд юм бах та. I guess not. Энд юм голын юм шиг нэг юм хөрхөн юм гоё юмтай юм байна. Look at this dragon. Holy. За энэ хав нэг иймэрхүү. Одоо нэг хотод руу оруулах юм болж идэе да. Минисо байд юм байна. За Минисоч одоо хаасайг байгаа бах төө. Одоо дэлгүүрээс нэг снакны юм бас зөндөө өгдөг юм байна уу. Сайн нөгөө зөвхөн снак зардаг дэлгүүрээс нэг снак гослаа. 2 гоймо 2 чипс лавлаа. Лээшээ задлж ирж үзсэн. Ийм бөөнгийн савтай ингээд дотор нь зүгээр ингээд шууд байж идэг ч чипснүүд жоогно. Тэгсэн чинь ийм савтай юм байлээ дотроо. Нэг доор нь яг нэг нь тонж үлдэж авахд амар хэцүү байж байгаад байдаг. Тэгсэн чинь энэ бол зүгээр шууд бөөнгийн савтай ч гэсэн ингээ гараад ирд юм байна. Тэгээ би нэг сонирхолтой юм харсан. Өгөрцөйтэй лейс тэгснэ. Банантай лейс заяа өөр юу ч байлаа. Помидортой лейс байсан. Надад энэ амар сонирхолтой санагдаад би одоо энэ банантай лейсийг амсч үзэх гэж байна. Гэтэл бүгдээрээ юм байлээ. Вау. Ишираш. Зүгээр яг энгийн төмстэйг нь авсан болсон байна. Амьдралдаа иж үзэг Макдоналдс орж үзэх гэж байна. Эцдийн Макдоналдс ямар байдаг юм л та. Энд тэгээд юм зармаг зардаг газар нь байдаг юм байна. Энэ ингээ меню юм байна л та. Киоск биш юм. Одоо бүх хоолны газар нэм QR-тай болохоор амархан бод ороод утсаараа захиаламудаа бүгдийг нөгөөл тийм байлээ. Заавал киоск каш дээр нь очиод их шаардлага байхгүй. Яа ол ирсэн. Тэр болохоор энэ дотор нэг нэмэлтээр дахиад авсан. Энд талавч юм байдаг юм байна. Оо энэ нөгөө бургер гэсэн чинь юм шиг юм шүү дээ. Энэ колон дээр юм нэг кремтэй ингээд авчт юм байлээ. Яа гаан шүү. ийм шаардлагатай томсоо. Энэ зурган дээр амар урт нэг юм том бүрээр харагдсан чи юу вэ? Нэг хараа guys. Энэ юу вэ? Энэ нарийнхан махтай юм байна.
Яг хоо зайдуу. Винц энэ яг юм тхэн шүү дээ. Баяр Burger King амт юм байна дөө. Өнгөчгөр бас гоё юм шүү дээ. За одоо ингээ нөгөө шууд анх ирсэн буудлаасаа гараад дараагийн буудлаа үрээд ирчихэж байгаа. Тэгээ ямар ч тайлбарлсан юм бичиж аваагүй байна. Тэгээд тэр буудлаа 4 онцоо дараагийн буудлаа ирчээд одоо ингээ байж байгаамаа. Тэгээ гол зорилго нь ерөөхдөө яг влог хийх биш хүн дээр очиж исэн болохоор энийг ерөөсөө тооцоолоогүй байна. Цааш анхаарья. Ланжава хот ер нь төв хэсэг рүүгээ ирсэн. Гэхдээ төвөөсөө жоохон зах газар үрээд ирчихсэн байна. Амар өндөр барилгуудтай юм уу бас. Энэ минут юу лтвэ яг өчтөр би харин давхар тоол стейк идсэн. Тэгээд тэрийг хамгийн гол нь бичиж чадсан камера амартай банаас. Би зүгээртэй одоо нэг хоол олж идэх гээл явж байна. Зэ буудлынхаа ресторан руу орж үзсэн чи зөвхөн breakfast гаргадаг гинэ. Тэгээд амар чамаагүй хоол энэ гадуур явж гусъя гэж бодоод явж байна. Гой нэг махшилтэй хоол гусна гэдэг бол жоохон асуудалтай. Дандаа нэг юм амтлагчтай халуун ногоотой тиймэрхүү ширхгийн одоо мах зах ч юм уу дахианы нөгөө чигэн гой мөч байд юм уу. Тиймэрхүү юм ер нь хөвчлэн мэддэг юм бэ л. Тиймэрхүү хоолны газар зөндөө байна. За энэ ямар газар вэ? Энэ тус гоё хоол байх шүү дээ. Ийшээ орж үзье да. Нэг ийм хоол босгож байна. Fried бисаа менюг нь ятад дээрээс ингэ нэг хэлгүй байгаа болохоор амар хэцүү юм хүмүүстэй ойлголцох гэж. Энэ газар тийм юу гэдэг вэ хөөе? Сайн дандаа үнэгүй гэдэг вэ хөөе? Нэг ширээн дээр нь юм данх байгаадсан бохоггүй данх. Энд чинь юу гэдэг лээ? Тэр би энийг цайн болоо гэж одоо аяга авч байгаа хийгээ үзсэн чинь зөв бүтэн цуу заяа энэ. Энэ нэг цуу. Өнгийн арт за энийг цуу хийжчтэй гэж одоо жоохон амсаа үзсэн чинь яг л цуу байсан байлээ. Тэгээ энэ нь бол яг цай. Ягаад ийм амар том дахад ийм амар цуу игээд байгаа юм бэ? Тийм сайд хоёр сайд дийш ингээд ханчаан гэх юм уу ханчаанууд байдаг юм дээр бас. Энэ салаад нэмэр гоё. За хоолоо гусч гараад ирсэн. Жимс гуслаа. Апельсин юм болов энэ. Мандрин баха. Ус үзэн гусаад нэг юм савтаг үзээлзэн гусаад. Тэгээд эдгээр нийлээд 62 йен гэдэг чинь йен л гэдэг юм. Юан гэдэг чинь 37 5 юм уу? Тэгээд би сая тэгэж авчаад явж байхдаа зам дээр камера унгайвал яах вэ? Йоо амар муухай сэвтүүлээ нас үй. За ихтэй зүгээртэй амьдрал үргэлжлүүлсэн. Амьдрал бас сайхан шүү guys. Манай буудлын дотор бас жим байдаг. Фитнес центр гэдэг. Тэгээд тийшээ нэг гестүүд нь үнгүү ордог юм байлээ. Дасгал хөдөлгөөн хийчихье гэж бодож байна. Манай буудлын гаднах нэг юм өндөр шилэн барилга байдаг. Би яг тэр хавийн өрөөндөө байгаа 12 дахь өрөөнд булангийн юм гой цонхтой өрөө юм билээ. За ингээд жим фитнесийнхаа рүүл ороод ирсэн байна. 16 давхурт байдаг. Hello guys. Сахлыг дууссан. За ингээд алхаж байна да. Иш ингээ гой вифтэй юм билээ. Гол байдаг. Yes. Захан бислэгтэй гэсний юм бейкон тийм байна. Ундааг нь асгахгүйгээд бүр дахиад юм ууттай ирт юм зүгээр яг шууд саваарна биш. Мобайл ган юу гэж байна. Энэ кофений юун дээр хүртэл иймэрхүү баатруудын зураг байгаад дий шин. Starbucks хотоор шүтсий McDonald's урж исэн. Мөстэй латте авч үзэж чинь. Нөгөө талд нь харагдаж. Андаас чамцтай green tea chip frap гэдэг нэртэй юм байна. Матчатай green tea. Дотроо юм зарим шиг. Оо вау. Лангуун дотроо зүгээр уцаа оролдоо сууж идэг нэг ч хүн алга. Үүдэндээ гарч ирээд хүмүүстэй ингээ мэдчилгээ хэлээд маандлгаараа тэгэрээ ингээрээ юмаа зарах гад айгүйх байж идэг юм байлээ. За одоо тийм удаа ингээ 7 давхар руу гарангууд дандаа ингээ хоолны тасаг болоо явчихдаг. Дандаа ингээ хүмүүс яг ингээ нэг юм тараах гэж зогсож идэг. Бас камертай чинь тараахгүй байх шиг байна. Камеранд орохгүй өдрөө. Нэм гоё юм усан оргилууртай юм шиг юм дээ.
За нэг юм газар уурчлаа. Үүний тэгтээ энэ доторх интерьер нь бол үнэхээр галзуу юм байна. Артлын вив бол галж юм байсан ресторан. 微信扫那个码有套餐，你看一下，套餐下的划算啊。 Миний гоё өвчөө. Орж ирээ хоол цахадаг байхад шууд юм баахан панчаар өрөөд ирсэн. Энэ яг юу юм бэ? За энэ ингээ ихний мах ирж байна. Энэ юу төмс юм уу? Ганц шарах уу? Нөө амар гоё махан таараа. Энэ бүр амар гоё махан. Энэ махал бүр үнэхээр галзуу guys. Амар гоё махан. Тийм бондаа юм сам хахад өснө нэг шарм шиг юм байсан. Сайн байна уу? Бид хоёр ийм гоё газар байна. За энд ингээд за маач. Дээш ингээд түнэл рүү ороод хүрээд ирсэн. Дотроо энэ газар доороо бас бүр ямар амар том годож байна дэлгүүр штэ. Газар дараа үртэл ямар гоё юм бэ? Мэмтний дэлгүүр энэ ингээд бичсэн байна. Энэ дотор ч бас шал өөр ертөнц зүрнж идэг юм байна. Энд бүр юм утасны дэлгүүрч байна. Эндээс ингэ хөдөлж аваад 1000 төгрөг юм шиг байна. 1500 төгрөг ч юм. Сэн метроны газар нь орохтоос нэг security check хийх юм байна. Нэг юм орж юмээр л хуужаа гаргаснаад яриад их юм. Би ингэ асууж байгаа. Where is the toilet? Where is the toilet? Where is the toilet? За метронд нь орж ирлээ манайхаа. За нэг юм байдаг юм байна. За ингээд ямар буудлаа лээ? Сигуан гэдэг буудлын дээр буулаа. Энд ингээ хүмүүс их явж байдаг юм байна уу? Хятадууд энэ улаан өнгөнд амар дуртай юм аа. Ийм гоё яагаад? Ийм системийн бичиг гарч ирдэг байсан. Өндөр барилга уу? 特价，榴莲18块8一斤，18块8一斤。 Шивга аваарай гинэ. Өгөрцөө гинэ. Өгөрцөө. Өгөрцөөтэй юм байна. Өгөрцөөтэй ч юм шиг. За энэ шорт 050 харав. Тут энэ камераас айх уу. Гэнт хэрэлцээс камер гаргаад ирв. За ийшээ ингээд амар том сүмийн барилгууд байт юм байна. Энд ийм гоё гэрлэн гүүртэй. Вау. За энэ гүүрэн дотгошоо ингээд ийшээ ингээ ороод тэгснээ ийшээ ингээ гол байт юм байна. Энэ нэг шарын гол гэдэг нь урсж байгаа юм байна. Энэ доороо бас нэг хүний явган замтай. Тэнд харагдж байгаа юу тийм усан онгоцны юм шиг байна. Явдаг усан онгоц юм уу зөвөр зогсдог гэрэлтэй усан онгоц юм. Энэ усан онгоцон дээр хаана хүрдیں۔ Яар амар өргөн гол вэ. Хэн мөрж илтэй лээ? Энэ нэг хүмүүс лайв хийгээд байгаа юм яагаад. Нэг юм л болоод байна микрофон барьчаад. Бөөндөө тойроо зогссон. Яаж байгаа тийм ээ? Энэ тийм завин дээр гараад ирсэн байна. Нэг голоор нь явж үзгээд. Энэ дээр ингээд дээвэр дээр ийм олон суудлуудтай.